За сайн байцгаана уу. Би өнөөдөр 3 цэцэгт мэржлэгээ хүргэж байгаагийн 2 дахь амьдралын их талаад хөл тавьж 22 нас хүрч байгаа нэгэн цэцэг шиг сайхан охинд аав гахаалн бэрхжийнхэн зориулалтыг уламжлах гэж байна. За энэ Монгол охин маань одоо Шведэд хууль эрх зүйн чиглэлээр мэрэгжил эзэмшиж ихтэй сургуулаа төгсөж дипломоо гартан аваад зогсохгүй жолооны үнэмлэхээ авч чадсан байна. За Швед улсад жолооны үнэмлэх аван жолоодох эрхтэй болно гэдэг нь асар их хичээл зүтгэл, ур чадвар, аз завшаан байдаг. За жолоодох эрхээ бас хадгалж үлдэнэ гэдэг нь маш их хүмүүжил, одоо ёс суртахуун, дээрэс нь сахилга бат байдаг. За мөхөс миний бие ч гэсэн бас сахилга батын зөрчил гаргасны улмаас одоо улсын унаагаар хэдэн тэрбумын үнэтэй метрогоор цэцгээ зөөгөөд анхлын үнээр цацаад явж байна. Хүмүүс ингээд цэцгээ чинь тэрээ зураг авах болъя гэд гуйхтал за бас зүг зам дээр явж байгаа ч юм болов гэж боддог. За юутаач одоо энэ хүү охины цэцэгт мэнжлэхийг тун удахгүй эзэнт нь хүргэх гэж байна. Амсаг сайх идэнимье та бүхэн нас нэмье Ацабуудын тохой хөргөөч амрыгэрэн хүнлэн зодгоё Авдаг үсийг тосон мөргөөч Сайн уу, энэ манай цэцэг мэржлэгээний анхны охин биш та. Тийш. Гаргаад ирчих юм уу? Тэг орсон дээр баха. Шууд ороод тэгээд тийж орч хамаагүй. Дуу. Хаанаас Дуун зүгээр. Тэгээд ороод төрдөө зогсоочихгүй очоод. Сайн байна уу? За бүгдэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. За бүрүү жаргал гэдэг охинд Орчлоо хорвоод мэндэлсэн эрхэм сайхан өдрөнд тохиож байгаа бүрүү жаргал гэдэг энэ хөөрхөн охинд цэцэг мэнжлэгээ илгээсэн байна. Тэгээд хэнийг гэж бодож байна? За энэ хөө сайхан цэцгийн баглааг нь хэлээ дэмжиж өгье. Хавж байж. Бүгдээрээ цэцэг өгсөн. Цэцэг өгөөгүй хүн үлдээгүй юу те? За би захааг ношиж өгье тэгвэл. Сайн байна уу сайхан дүү минь? 2012-13 оны үед одоогоос 13 жилийн өмнө эх орноосоо дөнгөж ирээд цувтай амьдардаг байлаа. Тэр үед дүүмэн чи баг балчир, цовоо сэргэлэн, жаахан хөөрхөн охин бид бүхний хайрыг татаж, уулын оргилд ургаж байгаа цэцэг шиг амьдран буй орчныхоо агаа сэлхийг ариусхан байдаг байлаа. Цэвэр тунгалаг гялалдсан нүдтэй, цэнгэг агаар шиг сэтгэлтэй хөөрхөн дүүмэн одоо үс зүс тэгшхэн үзэсгэлэн гоо болон уламж сайхнаар ургаж байгаа юм байна. Өгтөж байгаа өдрүүд чинь урам зоригоор дүүрэн байж, санаа сэтгэл нь саруул, сайхан бие нэрүүл, элэний сүйдэрч тусалгүй инх тунх жарган явах болтугай. Зам мөрийг чинь гэрэлтэй байг гэж, заяа буйныг чинь өндөр байг гэж залбирэн өрөөсөн тавгаа их чинь. За тэгээд энэ бүрүү жаргалын нэрээр ингээд шүлэг өчих болно. Миний хувьд өстой үнэхээр өндөр шалгуур байлаа. Яагаад тэгэхээр ингээд нөгөө монгол хэлний үгийн санд П үсгээр эхэлсэн үг юу н байдгүй юм байна. Дээрээс нь нэр үсэг 2 удаа ороод, ил үсэг ороод тэгээд амьдралтаа бүр анх удаага ийм хэцүү шүлэг бичиж үзлээ. За тэгээд чинь энэ шүлгийг уншиж өгье. Пензнаас ихшиглэх Моцартын симфонид Фрагийн үдэш наран жаргаж ядан хоргодох. Үнэн яруу үлэмжийн тансаг агшин үлгэр мэт амьдралт олон тохионоо дүүмэн Ромын гоохин тэнгэр Венерагийн аршааны тусал цуглуулсан баарын амсраас эгэлгүй сайхан үнэр нилдээн тархах шиг эрхэмсэг гэгэн сэтгэл чинь даруу төрхнөөсөө гэрэлтнэ. Ваарта тэр аршаанаас ганцхан туслыг амсаад вандууны үр шиг дэлхийгэн амшигэ хайрлан жаргал баярын амтанд нялуурч бүү дэврээрээ жаахан гүнгийн айганд ундаж бүүхэлжөөрөө аюулхай цээжин доторх итгэлээл манаж яваараа андуу зөрүү алхалгүй анхнаасаа зөв алхаараа орман шиг урт гэвч амттай романтик сайхан хайртай учирч жаргаараа гал шиг халуун гэвч унтрашгүй гаргийн цөмс шиг часуулаахан зүрхтэй яваараа ангирийн дэгдэхээ шиг танхилах нь адаглах цэцгэстэй зун шиг анхилах нь лусын гүнж шиг сайхан охин минь лаваа мэт саран дор дүүрэн жаргаж яваараа.
За баярлалаа. Тэгээд энэ арт талын шүлгийн ч гэсэн зургийн ч гэсэн их чинь чамд зориулаад ургаж дэлгэрч байгаа энэ сайхан зууны өдөр очлоо хорвоод мэндэлсэн болохоор чинь амьдрал нь аз жаргалаар дүүрэн өгтөж байгаа, тосж байгаа өдрүүд нь бүгдээрээ аз жаргалаар дүүрэн байг гэж өрөөсөн шүү. Тэгээд сэтгэлдээ хэлээч. Хайстаг баярлаа. Эхлээд лавгаагчтай баярлаа. Дондог ахтай баярлаа. Тэгээд хүрэлцэн ирсэн бүгдэнд нь тэгээ баярлаа. Гоёсэн шүү. Яа санаад тэгээд шүлэгч өгсөн баярлаа. Гой зураг зурж өгсөн бас баярлаа. Тэгэл баярлалаа гэж хэлээ. Баярлаа. За баярлалаа. За энд цугласан энэ сайхан охины мэндэлсэн өдрийг тохиолдуулан энд нэгэн ширээний ард ингээд сууж байгаа та бүхэн ч гэсэн бас амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Тэгээд баярлалаа. Үйл ажиллагаа маань бас дутуу байгаа юм байна те. Үйл ажиллагаа маань бас дутуу байна. Ааха бас нэг онцгой биелэг өгж байгаа штэ. Энийг энэ дайлан байгаа юм. Энийг лавга сая амралтны өдрөд ойсон байгаа. За энийг одоо ахтаа өгч байгаа. Юу стартер гэж. Наагүй байж тээ. Хатмахтаан гэдэг. Тийм байдаг. Утгууч нь бол айлын бэр хүн хатмаагдаа юм дайлан ойж ивэл 7 үеэрээ тэр өөр хүүхэд нь юу байдаг? Илгүй хангалуун сайхан амьдэрдэг. Эзэн хөлтөө оюул 9 үедээ би хангалуун сайхан амьдэрдэг. Тийм бэлгшээлээ. Тэгээ тийм бэлгшээлийн учраас оёо. Тэгээ одоо ааман байхгүй ч сайхан үү байгаа байхгүй чи тэгээд энд байгаа ахтаа ингэж ойж өгөө гэж ойж гисэн байна. Ямар гоё эсий. Үүлэн хийгээд хүрээлээд ертөнцийн дөрвөн зүгээ одоо манаж байх дөрвөн талт очрыг оёод энэ сайхан бэлэг өрөөлөөр одоо хайш тахтаа дуусгаж байгаа юм байна. Тэгээд танаа ураг удамч гэсэн бас ертөнцийн наранд ивэгдэж 9 үеэрээ жаргаж явах болтугай. За Ингээд хоёр төрлөө маш их баярлаа. Ахынд мөн гоё биелэг барьлаа. Хатад бас гоё биелэг барьлаа. Ирсэн бүгдээрэнд нь баярлалаа. за Амдаг үсийг тосон өргөж амрыг эндэн зодорё. Өнөөдөр ингээд маань ингээд сургуулиуд төгссөн. Тэгээд бид нар ингээд жижиг ах дүүгээр ингээд цуглараад ингээд цайлга хийж байгаа. Тэгээд бүгдөө ажил цаг заваа зарцуулаад ингээд хөлдсөн ирсэн. Тэгээд бүгдөөрэнд нь маш их баярлалаа. Ирээгүй байхгүй баг бүгдөө ирсэн байна. Бид нар ингээд энд ингээд ах дүү бас их олуулаа байдаг. Бүгдөө тэгээд бас охины найз ирсэн байна. Тэгээд бид нар бүгдөө ингээд нэг өдрийг бас сайхан өнгөрөөж ийн тий. Тэгээд мэндчилгээ явуулсан хоёр дүүдээ маш их баярлалаа. Нэрүүлэн хийх хүсье. Тэгээд мэндчилгээ явуулсан хоёр дүүдээ маш их баярлалаа. Юу ч мэдсэнгүй. Би бүр орж ирснээ ч мэдсэнгүй шүү. Энэ өдөр ингээд бүх цугласан ах дүү нартай маш их баярлалаа. Одоо нэг гинтийн болоод баахан тулгамдаад ингээд чигсэн ингээд гинтийн бэлэг болж охинд минь маш том бэлэг байрсан. Чамд их баярлалаа. Хоёр дүүдээ их баярлалаа. Төгбөр хоёртоо. Дээр нь өөрөө одоо юу ч болчихоо тэгээд том бэлэг аваад бас ингээд бас толгомдоод ингээд хэлэх үг болдохгүй байна тий. дандаа завхан гэх юм уу? Завхны хүмүүс байгаа. Тэг өнөөдөр ахын маань том охин пүрв жаргалын ингээд сургууль төгсөний баяр болоод ингээд бид нар бүгд ирээд ингээд сайхан байна. Тэгээд дүүдээ тэгээд ирээдүйд нь
ирээдүйн амьдралд нь ад жаргал эрүүлэх улс удаан наслах насалж юу хүссэн 9 цагаан хүсэл үргэлж сэтгэлчлэн бүтэж явах болтугай. Тэгээд одоо энд ингээ хөрөлцсөн бүгдээр одоо энэ пүүжигийн маань дандаа авах талын хүмүүс байна. Авах талынх нь аавынх нь их чах ихч дүү хоёр нь байна. Одоо тэгээ бүгдээрээ ингээд ойр дотно ингээд дандаа ингээд байдаг. Байдаг тэгээ бүгдээр ингээд аж жаргал хүсээ тэгээд тэгээ жолооны үнэлгээ авсан. Тэгээд Одоо жолооны үнэлгээ авах гэдэг чинь бас их том шалтгаан. Тэгээд яг авсан том баяр жаргал эдрийг нь үнэн. Тэгээд бас энэ цаг үечид одоо 22 нас хүрч байгаа энэ хүүхэн охин маань за дипломынхаа хажуугаараас жолооны үнэлгээ авсан байна. За ингээд сайхан ажигташия. Бүхэн давхсан тэгээд ийм хөөрхөн диплом авсаа юу гоё диплом аваад тэгээд шүрд бүртээ аваад жолооны үнэлгээ аваад бас мэрэгжил эзэмшсэн бас эрхээ аваад тэгээд одоо мэрэгчлэр ажиллахаар болсон. Тэгээд бүх юм ингээд давхцаад тэгээд тухаас төрсөдөр нь олон тэгээд ингээд хамруулаад баяр хүрч байгаа. Тэгээд баярлалаа. тэгтэл тавга тэр бэлгэн дотор төрсөдрөл багтаж таа. Бүгдэнд нь энэ ажиллаж байгаа. Тийм бүгдэнд нь тэгээ баярлалаа. Ингээд хөрөлцөөрээд намайг тэмдэглээд, миний баярыг тэмдэглээд гоё. Өөр юу вэ? Тэгээд хаваач дондоо хоёртаа бас баярлалаа. Ингээд юм гоё мэдлэгээ тийм шүүсэнд баярлалаа. Гинтийн бэлэг болж чадлаа. Гоё шүлэг их бичиж өгсөн танд ч гэсэн баярлалаа. Миний урт нэрээр 12 өсөлттэй урт нэрээр бас ингэ шүлэг бичиж өгсөн баярлалаа. Тэгээд тэр нь тийм зүгээр баярлалаа. За баярлалаа. За миний охин тэгээд энэ олон ах дүү нарынхаа хайрыг дааж ажилласаа хийгээд одоо тэгээд ингэж ажилтгий шүү тэгээд үзүүл ишгтэй. Одоо тэгээд амьдрал төлөвшглээ, ажил дээр гарлаа, сургуулаа төгслөө, том хүн боллоо гэдэг одоо тэгээд юм дээрж шүү дээ. Үнсээ онгоцсон сайн том юм. Тэгээ хамгийн гол нь сургуулаа төгсөнгүүтээ шууд нөгөө бадлага хийсэн газараа шууд өргөжлүүлээд нөгөө ажил хөдөлгөөн болсон тий ажиллаа болсон тий. Хамгийн гол нь тэр шүү дээ ажилгүй болчихсон шүү дээ. Ажилгүй бол тэгээ бас хэцүү шүү дээ. Бас үсэн нэр зүүжээ тэгээд ажил хаагаад байгаа хэцүү шүү дээ. Эрхээ аваад тэгээд бас өргөжлүүлээд нөгөө дээд сургуульд ирсэн гэсэн. Тий тэгээд өргөжлүүлээд байгаа тий. За ямар мэрэгчлэр гэсэн бэ? Нэр нь болохоор нэг paralegal гэдэг нэртэй мэрэгжил байгаа. Тэгээд ер нь зүгээр хууль тэгээд хуулийн туслах жоохон тийм нарийн бичгийн тэмхүү маягийн мэрэгжил байгаа. Энэ мэрэгжил тийм мэрэгжил. Тийм энэ мэрэгжил нь тийм яг тийм хуулийн туслах гэсэн. Тийм туслах нарийн бичиг тийм монголоор бол тийм Монголоор орчуулахад гэж гарч ирээд байгаа. Яг өөр болохоор бас яг янз юмнууд тийм арай жоохон тийм хуульч маяг. Гэхдээ энийг ингээд орчуулахад тэгж гарч ирээд байгаа юм. Тэгээ өөр Монгол арай гарч ирээгүй мэрэгжил юм. Тийм. Швед ч гэсэн нэлээд шинэ мэрэгжил тийм. Тэгээд тийм ямар ч сан төгслөө 2 жилийн дараа өдрөөс эхлээд шууд ажилд орно. Нэг өдрөөс эхлээд ажилд орно. Тийм. Тэгээд сүүлийн бас аав чарта баярлалаа. Тийм баярлалаа тэгэл. Хэмжээсэн баярлалаа. За Швед үдээгүй дэлхийд шинэ ажил мэргэжил болсон паралегал буюу хуулийн туслах мэргэжилтнэр одоо суралцж төгссөн Пүүжэ маань дадлага хийсэн газраа уригдан ажиллахаар болсон нь бас бахархууштай. За тэрээр 3 сайхан эрэгтэй дүүгийн ууган ихч төдийгүй дүүнрээ өсгөн хүмүүжүүлэх ажилд аав ээжтэй тусалсаар исэн. За хэлийн чандад сурч боловсрч өсөж хүмүүжсэн хэдий ч одоо их сайхан монгол хэлээ бүрэн дүүрэн эзэмшиж бүр монгол бичгийн каллиграфик сонирхон суралцж байгаа нь үнэхээр бахархууштай. За пүрэв сүрэн охиныхоо цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлийг амьдралд нь над жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За нэгэн өдрийг зорин зочлон очсон энэхүү айл маань
бүгдээрээ завхан нутгийн хүмүүс бөгөөд үнэхэрийн илэгсэг, найрсаг, зочломтгоо за алхам тутамдаа инээдхөөр халигаасан хөгжилтөө айл байлаа. Тэгээд энэ айлын одоо бэр энэхүү мэндчлэгийг захиалсан лавга ихч маань бас аавынх нь оронд аав болсон эрхэм ахта алтан саата утсыг аргадан урлаж гараа гаргаж сэтгэлээ шингээж сайхан дайлан урлаж өгсөн мөч бол үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгээ та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Стокгольмын шүүх гэх тийм. Тий. Амар гоё. Анхны Монгол гэсэн Монгол хүмүүст ерөөсөө ажиллаж үзэж байгаагүй, Монгол хүн ерөөсөө ажиллаж байгаагүй. Надтай утсаар иржсэн ингээд нэг хүн орж ир сонссноо. Чисээ ямар хэлээр ярьсан бэ гэдгсэн. Монгол гэдгсэн чинь хаста гоё сонсогдож штэ. Монгол хэл чинь гоё юм биш штэ гэд. Тэгсэгс тийм орчуулагч нар л ирдэг гэсэн. Ганц нэг. Залуучууд одоо эхнээсээ ингээд ажилд ороод тий. Сонсон чинь ингээд гоё юм. Тий. Монголын далбай харагдчихэв ингээд Монгол дэлхийд ингээд тугаа тийм багт. Явруулаарай гэж бодчих. Шивэдэд ингээд тий. Оруул саянаас та гоё байсан шүү. Тий. аюу гоё. Тий. Өнөөдрөнд пүүжагийнхаа тэмдэглэлт үйл явдалд хүрэлцээрсэндээ баяртай байна. Тэгээд пүүжэдээ хамгийн сайн сайхныг хүсье. Мундаг шүү. Өшөө цаашаа зөндөх амжилт гаргаарай гэж хүсье да. Сайн сайхныг л хүсье. Пүнэ дүүчин хөөрхөн цоглог сэрэглэн мундаг, ер нь мундаг шүү. За тэгээд амжилт. Сайн сайхныг хүсье. Амжилт хүсье.